За самбацна та бүхэндээ өнөөдөр минь төргий. За Canva хаагчлалын ээлж дугаараар та бүхэндээ 4 имийг үзүүлье. За нэгдүгürt нь энд постэр байгаа. За надад бас энэ постэр их гоё таалагдсан учраас гоё өнгөлөг. Тэгээ бас яг ямар нэгэн улсын талаар тийм ээ реклам монголоор ч юм хийх юм бол бас иймэрхүү маягаар хийвэл гоё санагдлаа. За энэ болохоор Japan буюу Японы юм байна. За энэ болохоор 6 сард төрсөн хүмүүстэй зориулаад би нэг юм цэцэгтэй бодвол гэсэн байхгүй. Тэгээд энийг ингээд автоматар декорейт хийдэг ийм фичер тийм ээ нэмэгдсэн байна. За энийг та бүхэндээ үзүүлье. За жишээ нь одоо энэ кофе наяан дээр кофе нэм гэдэг ч юм уу те. За өшөө бас нэг иймэрхүү нэг энэ юунд бүрх юм дотор өөрхөн зургийг нэг ингэж оруулж утсан. За энэ бол бас сурталд ажгүй цэвэрхэн юу вэ? Эффект үлээ. За дараагт нь болохоор энэ шоу энэ токен гэдэг юм уртшуутай шоу гэдэг юм байна. За энийг ингэж хийсэн энэ толгойг нь яг энд нь тааруулаад тийм ээ ноо усган дээр нь тааруулаад ингэж хийсэн байгаа. За энийг та бүхэндээ үзүүлье. За тэгэхээр эхнээсээ бид нар юу за энэ Японоос эхлэе тийм ээ. За эндээс эхлэхийн тулд эхлээд бид нар элемент рүү очичоод за энэ дээр old paper гэдэг хуучин цаас гэдэг ингээд хайна. За тэгэнгүүт ийм янз бүрийн борог өнгөтэй те энэ хуучны юм цааснууд гард ирнэ. За аль нэгийг сонгоч. За би болохоор за энийг сонгочих. За бараг энэ ч илүү зүгээр юм. За хамар цэсийн нэгийг сонгочих те. За тэгэн дээр бид нар аюун элемент дээр очиж жагаад одоо дуургай тийм ээ shape хэлбэр авна. За энэ дээр энийг болохоор бид нар ингээд түрүүний юуг нь оруулсан мэхтэй тийм ээ. За энийг өнгө нь болохоор юу ачи gradient юм шаргал өнгөөр сонгочих. За тэгээ энэ дээр бид нар юу яа улсынхаа нэрийг бичнэ. За энэ дээр би Japan гэж биччихье тийм ээ. Фонд нь болохоор Антоноор авсан байгаа. За тэгээд өнгө нь бас яг нь цагаан өнгөөр очилгоо цэвэрхэн. За тэгээд фотос руу очиж жаад Японы тийм ээ. За темпл гэдэг нэг сүм гэсэн юу гэдэг шүү дээ. Тэгээд надад болохоор энэ гоё зур санагдсан. Тэгээд би энийг сонгоцсон байгаа. Юу ч гэсэн хэлээ энийг авчий тийм ээ. Хамгийн гол нь маань юуныхаа урталтаа гараад за тэгээд энэ зургаа болохоор юуных нь Japan-ийн нааталт нь оруулчих. За тэгээд бэкграундыг арилгаж. За энэ дээр яг энэ цэцэг орж ирээд байгаа. За энийг бас бид нар яхнаа бас арилгачвал цэвэрхэн харагдаж байна гэж бодож байна. За инхээр бол яхна бас их гоё харагдаж байгаа шүү дээ тийм ээ. Япон тэгээд энэ уултай тэгээд сүм нь ороод ингээд Япон гэж. За миний бодлоор бол Japan-ыг тэнцээхэн том болгочих зүгээр санагдлаа. За энэ хүч юм уу. За ингэж хийвэл бас гоё санагдлаа. За бас манай Монгол ч гэсэндээ бас иймэрхүү маягаар хийвэл гоё санагдаж байна. За болохоор энэ болохоор яасан бэ гэхээр энэ бас их сонирхолтой. За эхлээд бид нар яах вэ гэхээр юу ячи энэ дээр нөгөө нэг ямар нэгэн одоо рекламдж байгаа юм хазуурыг тавина шүү дээ. За би болохоор нөгөө энэ 6 сар зориулсан энэ продуктных нь за ямар ч зураг байж болно. За ер нь бол нөгөө decorate гэдэг одоо чимэглэх гэсэн тийм ээ тийм шинэ юу AI нэмэгдсэн байлаа. За энийг бид нар яхаа background-ыг айлгах юм бол одоо нэг иймэрхүү зураг болчих чинь тийм ээ. За тэгээ энийг edit гэж ороод за тэгээ tools руу дотор хараад decorate гэдэг ийм шинээр нэмэгдсэн байлаа. Тэгээ энэ болохоор яг гоо энийг чи харж агаад тэгээд энийг чин дизайнтай адилхан ийм зүйлээр ингээд тэмдэглэдэг байхгүй юу? Чимж өгдөг байхгүй. За би болохоор яг энэ дээр нөгөө нэг опшнл юм бэлээ. Ямар тэмдэглэх үү гэхээр би болохоор за хажуу за иймэрхүү опшнууд өгч जैन. За аль нэг нь чинь сонгож олно эсвэл таалагдахгүй юм бол generate гэнэ дахиад яах гэдэг тийм ээ. За надад болохоор за энэ зүгээр юм цэцгэрхэнтэй. За миний бодлоор энэ артлын бас жоохон өөр өнгөөр сонгочвол зүгээр санагдлаа. За background нь хэвлээ.
маягаар бас хийж болох юм тийм ээ. За энийг ингэж хийж болно. За энэ аягыг болохоор би нөгөө аягаа ингэж тавьчихж жагаад юу яасан байгаа. За дараагийнх нь болохоор энэ юу байгаа. За энийг болохоор яаж хийсэн бэ гэхээр за эхлээд бол background-аа сонгоно. За энэ дээр за нэг иймэрхүү grid гэдэг маань ерөөдөө нэг юм иймэрхүү background-ыг хэлдэг байгаа. За тэгээ энэ дээр элемент рүү очиж байгаа тойрог авна. За энэ юм тийм ээ. За энийг бид нэр лен том болгочихъя. За тэгээ энэ голыг олоод за тэгээ энийг яах вэ гэдэг өнгийг нь болохоор бүр ямар ч өнгөхгүй юугаар сонгоно. Үнэхээр өнгө байхгүй болчихсоо. За тэгэнгүүт бид нэр stroke авна. За stroke аваад эцгээр нь хүртэл тавина. За тэгээ энэ хар өнгөт өнгө нь бол бид нэр яах нь цагаан болох хэрэгтэй. За дээр нь бид нэр яах вэ гэхээр элемент руу очиж жоод юу фрейм өгнө. За энэ тойрог фрейм за энэ тойрогийн фрейм яг энэ юутэйгээ адилхан хэмжээнд тийм ээ. Ийм болгож байна. За тэгэл энэ дотор яах нь өөрхөн зургийг оруулах нь шүү дээ тийм ээ. За яг хөө зургийнхаа хэмжээг бас ингээд тийм ээ том жижиг болгоод ингээд янзлж болно. Би болохоор иймэрхүү болгоод янзлжээ. За тэгээ энийг яах нь бид нэр background-ыг харилцуулна шүү дээ. Тэгэнгүүт энэ маань энэ юун дотроо ингэж орж ирж байгаа байхгүй. За ингэж бас хийж болно. Тэгээ янз бүрийн танилцуулган дээр хэрэгтэй бол иймэрхүү маягаар явал энэ бас цэвэрхэн харагдаж байна. Энэ тойрог нь бас энэ зургийг гоё ингэж тодруулж өгч байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор энэ аа. За энэ нь болохоор нэг яасан бэ гэхээр за ерөөг очиж дүүрийг гэрээ ийм жоохон бүдгэрсэн тийм ногоон өнгөтэй background аваад тийм ээ. За тэгээ энэ дээр текстээ бичнэ. Энийг би болохоор яатсан. Тонор авцсан. За тэгээ доотлолт токен гэж чад. За тэгээ хоорондох зайг бол нэлээд ойртуулчих заяа ингээд. За тэгээ энийг бид нэр апро очиж жоод нэг энэ ханаа shape cutout гэдэг энэ сүүлийн дээр хийх гэж байна шүү дээ. Бид нар тийм ээ энийг яваад export design гэж оруулаад за тэгээ пэйжийг сонгоно. За энэ пэйж минь 72 дахь пэйж. За тэгээ энэ дээр export гэдэг одоо энэ хараад энэ тийм ээ cut хийх хэсгүүдээ ингэж тэмдэглэж өгнө. За тэгэл cutout. За ингээгүйт яхаа ингээд нөхөлтөж байгаа байхгүй. За энийг энэ дээр ингээд сайхан тааруулчихна одоо энэ үетэйгээ уучин дээр. За тэгээ энэчнээсээ бид нэр шууныхаа зургийг болох хэрэгтэй байгаа. За баг шуу манайраа гараад ирлээ бүрийгдсэн ч гэсэн. За тэгээ энэ шууныхаа зургийг яхаа энэ дээр ингэж оруулж өгöd. За тэгээ энийг артлан сайн харагдахгүй байгаа учраас ингээд жоохон бүдүүрүүлчих заяа. Тэгээ шууныхаа толгойг яг энэ оусган дээр нь тааруулна гэж үзээд. За ийм шүү байл зураач. За тэгээ хөнгөн буцаагаад. За энэ зургаа тэгээ хоёр хуйлчих заяа. За тэгээ энийг нь болохоор энийхээ ардуур нь оруулж өгнө. За энэ нь болохоор ардуур нь орсон юм тийм ээ. Жохон дээс нь болчих зүгээр. За энэ нөгөө зураг маань бол яг мэдээлээ background-ыг алгаад яг энэ цаатлын шууныхаа зурган дээр ингээд харуулах нь шүү дээ тийм ээ. За энэ дээр нь яах вэ гэхээр за ингэж юм бол энэ шууны ятраа усгнээсээ гарч ирж байгаа юм шиг ийм гоо сонирхолтой эффект гарч ирж байгаа. За ингээд та бүхэнд ийм дөрвөн юм үзүүллээ шүү дээ тийм ээ. За энэ нэг хийгээгүй. За энэ болохоор яг энэ аягыг бол бас яг адилхан кофе тэмээд гэл ясна бөвтэй төрсөн өдөр гэдгсэн чинь иймэрхүү юмар чимэж өгч илээ. За энэ нь болохоор цэцгээ чимсэн. За энэ Japan-ыг хийсэн тэмээ. За энийг хэлээд усаа баярлаа. Баяртай.